Өдрийн мэнд хүргэе үзэх сонсогчдоо би өмгөөлөгч Болд Эрдэнэ байна. Та бүхэнд терминал 1-р хөтөлбөр хууль эрх зүйн болон шинэ дугаарыг хүргэж байгаад таатай байна. За бид өнөөдөр Монгол улсад гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт ямар байгаа талаар ярилцах болно. За манай студид өнөөдрийн зочин дотоод хэргийн их сургуулийн ахлах багш цагдаагийн дэд хурандаа хуульч судлаач энх хамглан хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаад талархаж байна. За танд болон энэ нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Юуны өмнө та манай үзэгч сонсогчдод өөрийгөө нэг танилцуулаад өгөөч. За хуулийн салбарт хэд хэвчлэлтэй ажиллаж байна. За ажил амьдралын гараг хаанаас эхлэв. За ер нь дагнаж мэргэжсэн салбар нь аль эрх зүй салбар вэ? Гэх мэтчлэнгээр нэг дэлгэрэнгээр өөрийгөө нэг танилцуулаад өгөөч. За би 2000-аас 2004 оны хооронд хуучин нэршлээрээ. Цагдаагийн академик эрхчүүд цагдаагийн ажилтны мэргэжлэр төгсөөд ажлынхаа гараг Хинтэн аймгийн цагдаагийн газарт төлөөлөгч хэсгийн байцаагчаар ажиллаж байсан. За түүний ар дээр эрх зүйн шинтгэл нэршилтэйгээр Дахрын ерөнхий газар буюу шүүгч аюулгүй байдлыг хангах, шүүгээс оргон зайс итгээд гэрэн сурвалжлах ажил зохион байгуулах. За бидний өнөөдрийн нэвтрүүлгээр ярих гэж байгаа гэрч хурцыг хамгаалах чиг үүргийг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллагт ажиллаж байсан. За түүний ар дээр хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Дахрын алба маань татан буухагдсан. За түүний ар дээр Дахрын албаны хэрэгжүүлж ийсэн гэрч хурцыг хамгаалах чиг үүргийг цагдаагийн байгууллага шилжүүлсэнтэй холбоотойгоор цагдаагийн ерөнхий газрын гэрч хурцыг хамгаалах нэгжид төлөөлөгч, эрүүгийн мөрдөгч, эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байгаад. За тэгээд дотоод хэргийн их сургуульд багшаар томилогдоод өдийг хүртэл ажиллаж байна да. За хууль салбарт бол нийт 17 жил ажиллаж байна. За баярлалаа. Өнөөдрийн сэдвийн хувьд та манай үзэгч сонсогчдод гэрч хохирогчийг хамгаалах гэдэг ойлголт нь юу хэлж байгааг нэг энгийнээр тайлбарлаад өгөөч. Монгол улсын эрүүгийн иргэн шийдвэрлэх тухай хуулинд заасан нэр томьёоны тодорхойлолтор бол ерөнхийдөө бол явж байгаа. Тэгэхээр гэмтэргийн улмаас иргэний эрх хууль ёсны ашиг сонирхол хохирсон бий болоод сэтгэл санаа нь улмаас хохирсон иргэнийг бол хохирч идэг томьёолоор бол энгийнээр бол томьёолж байгаа. За тодорхой үйл факт буюу гэмтэргийг үйлдэх болон шууд бус нотлох баримтаар ирэх гэж байна тийм. Нотлох үйл ажиллагаан дээр хөндлөнгөөс оролцогчийн биш хөндлөнгийн байр суурьнаас оролцож байгаа иргэнийг гэрч гэж байгаа. Тэгэхээр саяны дурдсан хоёр агуулгын улмаас хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын дарамт шахалт, айлган сүрдүүлэл, за магадгүй амнаас эрүүл мэндэд нэрцэл учирсан тохиолдолд түүн дээр хэрхэн яаж хамгаалт зохион байгуулах уу гэдэг зохицуултын талаар зохицуултыг л дурж байна да. Гэрчийн хувьд бол зөвхөн эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны гэсэн үг шүү дээ. Магадгүй зүгээр зарим хүмүүс иргэн захиргааны маргаанд гэрчээр оролцоод бас ийм хууль өгдөг юм байна. Миний эрх зүйн байдал хамгаалагдах ёстой байна гэж ойлгож магадгүй. Тийм. Монгол улсад яг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрч хохирчийг хамгаалах тухай хуулийн дээр хуулийн үйлчлэх хэмжээ хязгаарыг заагаад өгсөн байна. Тэрэн дээр эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны оролцогч гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах зохицуулттай. Тэгэхээр таны асуудаг иргэн захиргаа, за магадгүй гэрүүлийн хүч хэрхийлэл, за бусад төрлийн маргаантай асуудал дээр хэргийн зохицчд болон 3 дахь читгээд хохирогчдын зүгэн хохирогчд дээр хамгаалт хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт өнөөдрийн байдлаар бол Монгол улсад бол байхгүй байна гэдэг. За манай улсад гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо ер нь хизээ анх яаж бүрэлдсэн бол за хууль эрх зүйн түүхчилсэн уламжлалт талаас ер нь ийм уламжлал байсан уу байдгүй гэдгийг асуух гэсэн. За яг өнөөдрийн төвшөнтгөө эхлээд дурдчаад таны асуулт маань түүхэн цаг хугацааны агуулга байна. За Монгол улсад бол гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо эрх зүйн зохицуулалт бол 2013 оны 7 сарын 5-ны өдөр улсын их хурлаас
гэрч хохирчийг хамгаалах тухай хууль батлагдсан тэр цаг хугацаанаас бол эрх зүйн зохицуулалт бол бүрдсэн гэж бол авч үздэг. За уг хууль нь 2013 оны 7 сарын 5-ны өдөр батлагдаад 2014 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. За өнөөдрийг хүртэл хэрэгжээд явж байна. За хэрэгжээд өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд бол 3 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг. За эхнийх нь бол 2017 оны агуулга орж ирж 2015 оны асуудал. За энэ нь болохоор нэг эрүүгийн хуулийн эрүүгийн хууль болон эрүүгийн иргэн шийдвэрлэх тухай хуулиуд батлагдахтай холбоотойгоор нэр томьёоны агуулга за эрүүгийн байцаан шийдэх ажиллагаа гэж хэлсэн бол эрүүгийн иргэн шийдвэрлэх ажиллагаа гэх томьёолоор бол хуульд бол өөрчлөлт орсон байдаг. За 2017 оны нэмэлт өөрчлөлт нь болохоор дахрын алба татан буугдаад нэг чиг үүрэг цагдаагийн байгууллага шилжсэнтэй холбоотойгоор агуулгын өөрчлөлт орсон байдаг. За үндсэн бол хуулийн шинжилсэн найруулгын хэмжээндх нэлээдгүй олон өөрчлөлт орсоос бол 2020 оны 4 сарын 24-ний нэмэлт өөрчлөлт ороод. За энэ дээр бол өмнөх хууль дээр нэмэгдсэн агуулга нь гэвэл за одоо бид нар дараагийн үргэлжлээд яригдах сэдвээр яригдах сэтгэл зүйн хамгаалтын арга хэмжээг яг хэрэгжүүлэх шийдвэрийг нь хэн гарах вэ гэдэг агуулга нэгдүгээр байхгүй. За 24 оноос 20 оны хүртэл хууль хэрэгжээд явж байх явцад нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс энэ хууль дээр өөрчлөлт орох төр нийгмийн бусас тусалцаа гэдэг агуулга нэмэгдсэн. За энэ тогтолцоо өөрөө Монгол шин тутамд үүссэн эрх зүйн зохицуулалт харилцаа байгаад байгаа болохоор энийг улс орондоо гэдэг юм уу төр захиргааны байгууллага даашаа бүр хууль хэрэгжүүлэх хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагуудын зүгээс энийг хэрхэн яаж энэ тогтолцоогоо бэхжүүлэх үү гэдэг зохицуулалт тэр орон тооны бус зөвлөл гэдэг зүйл байх шаардлагатай байна. Тэр хэн удирдах вэ? Тэр бүрэлдэхүүнд нь хэн багтах вэ? Хэрэгжүүлж байгаа байгууллагад нь хэрхэн яаж дэмжлэг тусалцаа үзүүлэх үү гэдэг агуулгын хувьд нэлээдгүй бас нэмэлт өөрчлөлтүүд бол орсон цаг хугацаа нь бол 20 оны 4 сарын 24-ний их хурлын батлагдсан нэмэлт өөрчлөлтөнд хуулиар байна. За дараагийн асуулт болохоор манай улсад одоо энэ гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт ямар хууль тогтоомжийн хүрээнд явдаг юм бол одоо хууль тогтоомж захиргааны хэм хэмжээний акт гэдэг юм уу? Ер нь энэ асуудлыг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүд нь ямар баримт бичгүүд байдаг вэ гэж асууж байгаа юм. За үндсэнгөө суур хууль эрх зүйн зохицуулалт бол гэрч хохирогчийг хамгаалах тухай. За би сая та бүгдэд бас хэллээ. Дараагийн агуулга бол эрүүгийн иргэн шийдвэрлэх тухай хууль. Эрүүгийн байцаан шийдэх хууль байж байгаа 2015 оноос хэрэгжиж эхэлсэн хуулийн дээр эрүүгийн хэн шийдвэрлэх ажиллагааны процесс дотроо гэрч хохирогчийг хамгаалах зохицуулалтаа хуулиндаа суулгаж бүлэг болгож оруулж гисэн ба. 13 дугаар бүлэг дээр. Түүнээс өмнө бол эрүүгийн байцаан шийдэх хуулийн дээр бол гэрч хохирогчийг хамгаалах зохицуулалтаа процесс үйл ажиллагаанд бол хуульчилж өгөөгүй байгааз. Тэгэхээр нэг өсөндөө тусдаа гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиа барьж ажиллаад байсан. Процессын хуулийн дотор хуульчилж өгөөгүй байсан байгаад. Тэгээд эрүүгийн иргэн шилжилт хуулийн 13 дугаар бүлэг дээр яг одоо энэ гэрч хохирогчийг хамгаалах процессыг бид нар бас тодорхой хэмжээнд бүлэг болгоод ороод хуульчилъя. Уг хуулийн дээр агуулгыг нь бол тусгаад оруулчаа. Мөн дээрээс нь тусдаа бие даасан саяны дурдаад байгаа гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль байгаад байгаа. Тэр хуулиа иш татан хэрэглэх зохицуултуудыг нь заалт болгоод оруулчаа. Түүн дээр бас нэмэх нь мөн олон улсын эрүүгийн иргэн шийдвэрлэх олон улсын жишг практикаараа хэн шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн этгээд буюу манай хуулийн дээр байгаад байгаа хамтран ажиллах этгээдийн зохицуултыг бас муу ялгаа авах тусгаад оруулсан. За эдгээр хоёр хуулиас гадна бас би энэ дээр авчираад ирсэн. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг иш татах буюу иш татан хэрэглэх эсвэл холбоос агуулгаараа тусгагдсан өнөөдрийн байдлаар саяны дурдсан хоёр хууль маань ороод 18 хуулийн зохицуулалт бол Монгол улсад бол байна. За үүн дээр эрүүгийн шийдвэрлэх хууль, төрийн засгийн хамгаалтын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль, дотоодын зэргийн тухай хууль. За одоо бас улсын их хурлын хурлаар бас өмнө яригдж байсан шүүгдүүлэгч эрх зүйн байдлын тухай хууль гэх. Магадгүй энэ хууль батлагдаж гэмээр бас гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн бас тодорхой төрлийн зүйл заалтуудыг иш татан хэрэглэх зохицуултууд бас дотор нь орсон байна гэж бас хилцүүлэх явцдаа зарим нэг хилцүүлэлтээр сууж байхдаа харж ирсэн л да. Тэгэхээр 18 хуулийн
хууль бол гэрч охирчийг хамгаалах тухай хуультай ингээ хамааралтай гарч байна. Үүн дээр бас үзэгчтэй нэмэлт мэдээлэл болоход хүний эрх хамгаалагчийн тухай хууль гэж байна. Энэ зохицуулт хүртэл нэмэгдээд явнаа гэдэг. Тэгээд дурдаад ярихад бас хамгаалтын арга хэмжээнүүд байгаа даа. Эрх зүйн зохицуултыг та асуусан болохоор хамгаалтын арга хэмжээ нь 9 төрлийн аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ байдаг. За үүнээс 7 төрлийн хамгаалтын аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам нь гэрч охирчийг хамгаалах тухай хуулийн дээр заасны дагуу хууль зүйн дотоод хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална гэсэн зохицуулттай байдаг. За түүнийхээ дагуу бол эдгээр тэр саний дурддаг 9-өөс 7 төрлийн аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам бол өнөөдөр бол батлагдаад хэрэгжээд явж байна. За үүн дээр нэмэх нь цагдаа орхиулан хорих байгууллагад ял идэлж байгаа хоригдол цагдаа хоригдсон с ิจ гтэн яллагдагч. Та эдгээр иргэдийг магадгүй гэмт хэрэг үйлдээд тэр этгээдүүд эрхээ хязгаарлуулсан байгаадгаа тэр нөхцөлдөж гисэн магадгүй гэмт хэргийн гэрч хохирогч болсон тохиолдолд тэднийг бас хамгаалах 13 онд батлагдаад 20 оны нэмэлт өөрчлөлт орох явцад бол бас энэ төрлийн хэрэгцээ шаардлага амьдрал дээр ургаж гарч ирж байсан болохоор түүн дээрээ тулгуурлаад уг харилцааг зохицуулсан зохицуулт орсны тухай энэ бас журам бай. Дээрээс нь бас дахиад за яг өнөөдөр хамгийн сүүлийн бас мэдээлэл аваад авах явцад бол энэ насан туршаагүй гэрч охирогчийг хамгаалах аюулгүй газар төр барилуулах хамгаалтын стандарт гэдэг үндэсний статистикийн газраас бас батлагдах гад өсөл нь бол бас явж байна гэдэг үс. Тэгээ саяны миний эдгээр дурдсан эрх зүйн баримт бичгүүдээр тулгуурлаад бол энэ хамгаалах үйл ажиллагааны процесс бол явж байна гэж харж байна. За ойлголоо. Одоо энэ гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн ер нь яг гол зорилго нь юу юм? Таны нэг тайлбарлаад өгч. Яах гэж одоо ийм хууль тогтоомжтой байгаад тодорхой хэмжээнд гэдэг юм уу гэрч хохирогчийг хамгаалаад төрөөс одоо хариуцсан субъектүүд ажиллаад гэдэг юм уу ийм ажиллагаа хийж байгаа. Энийн цаана яг ямар зорилго байдаг юм бол? Хууль батлагдах за бисээ 2013 оны хууль батлагдахаас өмнөх процессыг л ярих гэдэг юм л. Зүг. Юу болсон бэ гэхээр гэмт хэргийн хохирогч гэрч болоод явж явах явцдаа тэр хохирогч гэрч за одоо амь насаа алдсан кейс гэрч дарам шахалтанд өгсөн тохиолдол дарамт шахалтанд өртөөд худлаа мэдүүлэг өгдөг ч юм уу те эрх мэдэл албан тушаалтан магадгүй танил тал тэр занал хил үзүүлэх тийм эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөнд автаа тэр гэрч мэдүүлгээсээ буцах. Эрүүгийн хэргийн та болоод амьж байгаа шүү дээ. Эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдааны процесс нотлох баримт гэрчийн мэдүүлэх ямархуу үн цэнтэй байдаг үлээ. Шүүх хуралдааны явцад шүүгчнэр тэр хэрхэн яаж үнэлдэг үлээ. Хохирогч өөрөө мэдүүлгийн доктортой байдал өөрөө хэрхэн яаж хэргийн шийдвэрлэлтэнд өгдөг үлээ. Магадгүй энгийн жишээд авъя л да та. Хоёр эрхэн гудамжинд маргалдаад нэг нь нэгнийгээ зөхиод хөнгөн гэмтэл учруулсан. Тэ. Нэгийг 10 зогсон, нэгийг 3 зогсон хоёр хүн ялгаагүй хөнгөн гэмтэл учруулсан байлаа гэхэд 10 зогсонд нь оногдуулах, шүүхээс оногдуулах шийтгэл 3 зогсон хүнд оногдуулах шийтгэлийн ялгаа өөрөө нэг санкцийн хувьд ялгамжтай байдаг те. Магадгүй сонгох санкцтай байна. Тэгэхээр нөгөө гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрт байгаадаа давуу байдлаа гэрч хохирогчд нөлөөлөх байдлаар өөртөө мэдүүлгээс нь буцаад өөрт ашигтай байдлаар мэдүүлгүүдийг ав. Нэг өсөндөө эрүүгийн хууль заасан ял завших асуудлыг байлгахгүй гэдэг л томьёол энэ төр явдаг. 2013 оноос өмнө энэ зохицуулт байхгүй байхад хохирогч иргэн шүүх хуралдаанд орох гээд явж явах явцдаа бас амь насаа алдсан ингээд нилээдгүй олон цоврал нийтүүлэлтүүд YouTube гэх мэтлэн хүчрх хилээс үндэсний төгөөс бэлтгээд ингээд мэдүүлэл явж байна. Тэгэхээр Монгол улсын төр нийгэмтэй л үндсэн хууль заасан иргэний хамгаалах үүргээ биелүүлээд хууль тогтоомжийг хэрэгжүүлж явж байгаа явцдаа давхар хохирохгүй байх давхар дарамт шахалтанд хүртэхгүй байх нөхцөлийг л энэ хууль батлагдах процессор байлаа. Тэгээ үүн дээр нэмэх нь бас дан ганц нийгмийн хэрэгцээ шаардлага гэхээс илүүтэйгээр Монгол улс олон улсын гэрээнд нэгдээд сойрхон баталсан байгаад байгаа бас
нилээдгүй олон тооны хэрэгцүүн баримтчгуудыг бас хэрэгжилтийг Монгол улс олон улсын гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор энэ хуулийг бол батлах бас нөгөө талаасаа хууль эрх зүйн орчны өрөөнд хэрэгцээ шаардлага байсан гэж. За ойлголоо. Одоо хууль зааснаар энэ хамгаалтын чиг үүргийг ямар байгууллагууд хэрэгжүүлдэг юм бол? За түүн дотроо цагдаагийн байгууллагын оролцоо үүрэг нь ямар байдаг юм бол? Гэрч орчийг хамгаалдаг хууль зааснаар цагдаа тагнуул аюултай тэмцэх газар гэсэн. Тэгээ Монгол улсад угаасаа өнөөдрийн түвшинд гэвэл мөрдөн шалгах ажиллагаа болж байгаа 3 байгууллага, сайн миний дурдсан 3 байгууллага. Эдгээр дурдсан 3 байгууллага өөрөө өөрсдийн харьяаллын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцдаа тухайн хэргийнхаа хохирогч болон гэрчийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан нэгж байсныг нь 2020 оны хуулиар алба болгож гэж нэр томьёоны хувьд нь үйлдсэн бол алавтай байхаар хуулийн зохицуулалттай. Тэгэхээр цагдаагийн байгууллага дээр бол цагдаагийн ерөнхий газрын гэрч орчийг хамгаалах нэгж. За аюултай тэмцэх газар болон тагнуулын байгууллага дээр болохоор тусгай энэ чиг үүргээ хариуцсан нэгжүүд нь бол өөрөө өөрсдийнхөө оролцогчдын гэрч хохирогчийг хамгаалах хуулиараа зохион байгуулалтын хуулиараа зохицуулалттай гэсэн үг. За одоо дугаар нэг хэргийн гэрч гэдэг юм хохирогч хамгаалт хүслээ гэхэд за энийг хаана хэн хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм бол? Хэрэг шалгаж байгаа мөрдөгчтэй л хүсэлтэй гарна да. Одоо хэрэг хэн шийдвэрлэж байгаа мөрдөгчтэй юм байна тий. Маш энгийнээр энэ гэрч орчийг хамгаалдаг хуулийн дээр энэ шийдвэр гаргах ажиллагааны процессыг угаасаа хуульчилсан баг та. Тэгээ тэрийг би одоо нэг үрчлэн хуулийн тэдэд ингэнэ гэдэг. Хуулийн дээр зааснараа хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчтэй нэгсэн хэрэг шалгаж байгаа мөрдөгчтэй миний аймнаас эрүүл мэндэд эрсдэл учрах гээд байна. Гаднаас ямар ийм занал хил байна гэл тий. Факт өрөөд дурдах нь тий. Тэгэхээр бичгээр хүсэлтэд гаргах мөрдөгч. Дугаар хэргийн гэрч хохирогч надад тэдэн сарын тэдний өдөр ийм үйл факт үйлдэл болсон объектив. Ийм магадгүй миний утсанд ийм мессеж дарамт шахалтуудын танихгүй дугаараас нь олсон дугаараас ингээ хүмүүс ийм нөхцөл байдал үүслээ. Хүсэлтийг хүлээж авсан мөрдөгч нь эрүүг иргэн шүлтэх хуулийн заасны дагуу ажлын 5 хоногийн дотор за илүү бас дараагийн сэдвүүдээр хүндэтэх бах те. За хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлээч гэдэг шийдвэр гаргах албан тушаалтан буюу прокурорто те. Прокурорто саналаа хөргүүлэх юм ба. Прокурор хүлээж аваад прокуроос гаргадаг эрх зүйн акт буюу тогтоол гарна. Тэр тогтоолыг гарснараа одоо үргэлжлүүлээд хамгаалтын үйл ажиллагаа эхэлнэ гэсэн. За энэ хамгаалтанд ямар субъектүүд буюу хүмүүс хамрагдах боломжтой юм? Одоо мэдээж ойлгомжтой гэрч хохирогч бол өөрөөсөө ойлгомжтой бах тий. Бусад хүмүүс гэдэг юм уу? Тэр хүмүүсийн эргэн тойрны ойр дотны хүмүүс юм уу? Тэд нэр хамрагдах боломжтой юу тэр хамгаалтанд? Гэрч хохирогчийг хамгаалдаг хуулийн дээр гэрч хохирогч гэдэг нэгдүгээр асуултанд асуудаг эрүүг иргэн шинжилдэг хуулийн дээр томьёосноор ойлгох. Тэгээ гэрч хохирогчийгоо дагаад тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд гэдэг хүмүүс нь хамгаалтанд хамрагдах эрхтэй хуулийн үйлчлэл хамаар. За яг гэрч хохирогчийн хамгаалдаг хуулийн дээр дахиад нөгөө түрүүн бас цогц дурдгдсан хүний эрх хамгаалагч буюу нийгэм нийтийн эрх ашигын төлөө тэдгээрийн дуу хоолой болж үзэл бодлоо илэрхийлэх замаар хандаж байгаа. Хүний эрх хамгаалагч эрх зүйн байдлын тухай хуулийн дээр томьёолцсон байгаа. Хүний эрх хамгаалагчийг бас хамгаална гэсэн. За нэг ёсондоо ингээд хамаарал бүхий этгээдүүдийг авах юм бол гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн дээр зааснараа бол 4 субъект гэрч хохирогч хамаарал бүхий этгээд хүний эрх хамгаалагч гэсэн 4 субъектийг хамгаалах гэдэг. Тэгээд би нөгөө түрүүнд дурдаад ярьсан гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг иш татсан болно. Шууд нэр томьёогоор нь зааснараа 18 хууль Монгол улсад одоо хуулийн үйлчлэл байна гэдэг. Энэ 18 хуулийн үйлчлэлээ аваад үйл ажиллагааг зохицуулсан түрүүн хууль зүйн сайд болон хамтран баталсан гэдэг журмуудыг дурдаад яваад хахаар хамтран баталсан улсын ерөнхий прокурор эрүүл мэндийн сайдтай за хууль зүйн сайд дангаараа баталсан журмуудыг аваад үзэхээр эрх олгоод боломж олгогдсон журмаар зохицуулагдсан зохицуултуудаар ингээд аваад үзэхээр ингээд сонирхоод бас судлаад үзлээ л дээ. Тэгсэн чинь энэ дэр гэрч хохирогч хүний эрх хамгаалагч
хамаарал бүхий итгээд мөн дээр нь нэмээд бас нэг зүйлийг би дутаа орхигдуулсан байна. Гэрч орчиг амлалтын хуулийн дээр байгаа. Гэмт хэрэг илрүүлэхэд тусцаа дэмжлэг үзүүлсэн иргэн. Гэхдээ гэрчүүл биш те. Гэхдээ гэрчээр мэдүүлэг өгөөгүй юм байна. Гэхдээ ямарваа нэгэн байдлаа. Тэгвэл нөгөө нэг үндсэн гол хуулийн үзэл санаа байгаадгаа тэр иргэн аймнаас эрүүл мэндэд нь эрсдэл учирсан болон учирч болцсгүй нөхцөл байдлууд дарамт шахалтууд ирсэн баг. Ингээд 5 субъект байгаа. Шүүхийн тухай хууль, прокурорын тухай хуулийн дээр тэдгээр тийм эрсдэл бүхий нөхцөл байдал үүсэх юм бол цагдаагийн байгууллага хамгаална гэсэн зүйл залтууд байгаа. Тэрийг нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаараа, дотоод журмаараа зохицуулсан зохицуул. Гэт ерөн зөвөр эрх зүйн актуудын хүрээнд ингээд судалгаа хийгээд үзэхээр нийтдээ гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд хамаарж болохоор 15 субъект байна. Тийм. Гэрч хохирогчийн хамгаалалт хуулийн дээр 5 байх нь бусад хуулийг тоонж байна. Шүүгч түүний гэрээлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах ийм журамтай байна гэдгийг шүүхийн хууль батлагдах хуулийн дээр заагаад өгсөн. Тэр журам дээр нь хүртэл яг энэ гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг иш татаад тэр одоо ингээд аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ, сэтгэл зүйн хамгаалтын арга хэмжээ хамрагдана гэдэг. Тэгэхээр би энэ дээр таны асуусан асуултанд бол нийт 15 иргэнийг буюу субъектийг хамгаалах өнөөдрийн түвшинд хууль эрх зүйн хүрээнд бол тийм зохицуултууд байгуул гэж байна гэж хэлээ. За та түрүүн ярианы эхэнд дурдсан аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ 9 төрлийн арга хэмжээ байгаа гэд тэ. За одоо миний ойлгож байгаагаар бол Монгол улс за хууль эрх зүйн зохицуулалтаараа гэрч хохирогчийг бол хамгаалдаг юм байна тий. Гэхдээ тэгж хамгаалахдаа яг ямар төрлийн арга хэмжээгээр хэрхэн яаж хамгаалдаг вэ гэдгийг нэг тайлбарлаад өгөөч. Одоо хоёул нэлээд эрх зүйн хувьд ийм хамгаалалттай, ийм хууль тогтоомжтой гэж ярилцлаа. Яг яаж хамгаалдаг нь бас нэг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн дээр хамгаалтын арга хэмжээг 2 төрөлд хуваагаад байгаа. Нэгдүгээрт нь аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ буюу гаднаас ирэх эрсдэл бүхий нөхцөл байдлуудыг хаах хязгаарлалтыг аюулгүй байдлын. Нөгөө талын хамгаалтын арга хэмжээ нь бол сэтгэл зүйн хамгаалалт буюу аюулгүй байдлын гаднаас гэ томьёолцсон бол сэтгэл зүй гэдэг нь дотроос хүн өөрөө дотроос сэтгэл зүйн хордлогонд стресс, депресс гэдэг юм уу сэтгэл зүйн хүнд нөхцөл байдал байгаад байгаа хүмүүс магадгүй өөрийнхөө амнаас эрүүл мэндэд эрсдэл учруулах зохиоц нөхцөл байдал үүсгэж болцсохгүй шүү дээ. Тий. Тэгээ одоо гэмт хэргийн хохирогч гэрч болно гэдэг чинь бас хүний сэтгэл зүйд бол маш их хор охирол учруулна шүү дээ. Өнөөдөр гарч байгаа нийгэмд гарч байгаа гэмт хэрэгүүдийн гаралтаасаа гадна гэмт хэрэг үйлдэлж байгаа үйлдэлийн аргууд дээрээс нь бусад нөхцөл байдалтай гэдэг юм уу өндөр хэмжээний хохиролтой олон нийтийн анхаарал татсан хэрэг дээр сошиал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бас хэрхэн яаж бас мэдээлэл цацагдаж магадгүй тэр гэмт хэргийн хохирогч болцсон байгаа хүний талаарх мэдээлэл байнга дахин давтаад энэ сошиал ертөнцөөр цацагдаад байхад тэр хүний хувьд тэгэл одоо бас хэрхэн яах вэ гэдэг. Тэгэхэд энэ агуулгыг бол бас гэрч хохирогчийг хамгаалах хуулинд аюулгүй байдлын гаднаас учрах эрсдэл сэтгэл зүйн буюу дотроос учирч өгөх нөхцөл байдлуудыг энэ хамгаалъя гэдэг. Ингээд аюулгүй байдлын сэтгэл зүйн гэсэн хамгаалтын 2 арга хэмжээний төрлийг бол хуульчилсан. Тэр дотроо аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээний яриад байгаа гаднаас ирэх эрсдлийг хязгаарлах. Түүний хариу арга хэмжээ болж хамгаалт зохион байгуулах хамгаалтын арга хэмжээг юу ангилаад байгаа юм л да. Энийг болохоор урьдчилан санаалт хамгаалтын арга хэмжээ, тодорхой үйлдэлийг хязгаарлах хамгаалтын арга хэмжээ, биечилсэн хамгаалтын арга хэмжээ, аюулгүй газар төр байрлуулах, тусгай техник хэрэгслээр хангах, мэдээллийн нууцлыг хангах. За миний саяны дурдсан 6 төрлийн хамгаалтын арга хэмжээг хамгаалт хэрэгжүүлэгч байгууллагаас хэрэгжүүлсээр байтал нөгөө хамгаалтанд авцсан байгаа гэрч хохирогч хамаарал бүхий итгээд хүний эрх хамгаалагч гэмтэргийн талаар дэмждэг үзүүлсэн тусалцаа үзүүлсэн иргэн нэмэх нь бусад хууль тогтоомжоор зохицуулагдсан байгаа 10 нэмэгдээд 15 субъектыг хамгаалсаар байтал амнаас эрүүл мэндийг нь хамгаалт хэрэгжүүлж байгаа байгууллага бүрэн гүйцэд хамгаалж чадахгүй байх юм бол онцгой төрлийн хуулийн дээр гэрч хохирогчийн хамгаалалт хуулийн дээр яг онцгой төрлийн гэдэг нь томьёолцсон байгаа. Онцгой төрлийн хамгаалтын арга хэмжээ буюу баримтчгийг солих, нүүлгэн шилжүүлэх, гадаад дүрхийг
өөрчлөх буюу үүн дотор мэс заслын болон мэс заслын бус аргаар гэдэг. Онцгой төрлийн хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдэг. Энэ дурдсан 9 төрлийн хамгаалтын аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ байна. Тий. Түрүүн таны дурдсан сэтгэл зүйн хамгаалтын арга хэмжээ нь болохоор ямар арга хэлбэрээр хэрэгждэг юм бол? Сэтгэл зүйн хамгаалт. Таны нэвтрүүлгийн ихэнд хүсэжсэн нэг та маш энгийн байдлаар томьёолоорой. Тийм. Хууль яриад ах бас нэг тийм төдийлөн бас нэвтрүүлэг үзэж байгаа иргэдэд маань бас төдийлөн бас хүрдэггүй шүү гэж хэлсэн болохоор тийм. Сэтгэл зүйн хамгаалтын арга хэмжээ гэдэг нь мөрдөн шалах ажиллагаа явагдах явцад. За магадгүй жишээ болгоод эрүүг иргэн шийдэх болно. Таньж оруулах ажиллагаа. Туршилт хийх. Нүүрэлдүүлэн байцаах гэх мэт. Шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны танхим дотор за жишээ болгоод авъя л да. Нөгөө хүчирхийлэгч нь танхим дотор. За нэг 2-3 барьерийн ардтал дээр ингээд байгаа шүү дээ. Нэг заалан дотор байж хахад хүчирхийлэгч одоо хохирогч 2 байхад хүчирхийлэгч одоо юу гэдэг юм бэ? Үг хэлээд байдгүй маа гэд биеийн хилэнжирлүүгээ удаан хугацааны яахан дунд яах хүчирхийлсэн кейсээр хоёлаа ярил л да тийм. Харахад бас тэр хүн мэдүүлэгт дөөрчлөлт орноод тийм. Нүүрэлдүүлэн байцаа. Сэтгэл зүйн хувьд бас таагүй нөхцөл байдал. Тэгэхээр мөрдөн шалах ажиллагааны явцад хамгаалтанд давагдсан гэрч хохирогч маань за хамгаалуулагч иргэн маань тийм. Үүсэх урдчилсан нөхцөл байдлыг мэрэгжлийн сэтгэл зүйч нар нөхцөл байдлыг урьдчилан танилцуулж магадгүй шүүхнэрт бид хамгаалт хэрэгжүүлж байгаа байгууллагаас шүүх хуралдаанд манай одоо хамгаалтанд давагдсан иргэнийг танхимд яг биеэр оролцуулмаар байна. Захимаар оролцуулж болох уу? Шүүгчд мэдээж хамгаалт хэрэгжүүлж байгаа байгуулсан. Магадгүй тэр нөгөө саний дурдсан те хаарц бие хилэмж гэдгийн бусад байдлаас сэтгэл санааны байдал докторгүй болоод бас мэдүүлэгэнд өөрчлөлт орох нөхцөл байдал ирэх буюу хэрхэн шийдвэрлэлтэнд бас өөрөөр нөлөөж болшгүй гэдэг байдлаар тэр нөхцөл байдлыг сэтгэл зүйн шинжлэх ухаан заасан арга зүйгээр тэр хүний сэтгэл санааны байдлыг урьдчилан бэлдэх нийгэмтэй сэтгэл зүйн хувьд стресс, депресс гэдэг юм уу нөхцөл байдал үүссэн байгаад бол тэр байгаа төвшингийн төвшин ахиулж хэвийн төвшөнд нь аваачих зорилгоор сэтгэл зүйн шинжлэх ухааны хүрээнд явж байгаа арга хэмжээнд сэтгэл зүйн хамгаалт гэдэг юм л да. Тэ. За ойлголоо баярлалаа. Манай улсад гэрч за уучлаарай үзэгтэй. Манай улсад гэрч хохирогчийг хамгаалтанд хамруулсан тоо мэдээ судалгаа ер нь ямар байдаг юм бол одоо энэ хууль хэрэгжээд бол ойрцоогоор бараг 12 жил гаруй болсон юм шиг харагдаж байна л да. Тэгэхээр ер нь бол тоо мэдээ судалгааны хувьд танд мэдээлэл байгаа юу? 24 оны 1 сарын 1-ээс ирсэн өнөөдөр хүртэл 11 жилийн хугацаа байна л да. За над дээр цагдаагийн байгууллагт чиг үүрэг шилжиж ирснээс хойш буюу 2016 оноос за энэ оны тоо мэдээ ороогүй байна. 2024 оны хүртэлх хамгаалтанд давагдсан судалгаа байна л да. Тэгээд нэг дурдах юм бол дугаар 2016 оноос 24 оны хүртэлх 8 жилийн хугацаанд 9 жилийн хугацаанд нийт 1075 иргэний аюулгүй байдлыг хангасан байна. 1075 хүний аймнаас эрүүл мэндийг хамгаалсан байна. 1075 хүний аймнаас эрүүл мэндийг нийт хэрэгжүүлсэн хамгаалтын арга хэмжээний тоо 1060 хамгаалтын арга хэмжээгээр 1075 иргэний аюулгүй байдлыг хангасан байна гэсэн судалгаа. Тэгэхээр бас тоо нэг тийм бага шүү. Тийм ээ, тийм. 9 жилийн хугацаанд 1000 гаруй гэхээр дундчлал нь 100 гаруй. Тийм байна. 115 орчим гэж дундчлах гэдэг тийм. Тэгэхээр энэ нийгэмд буюу хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны дотор оролцогч аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага байгаад байна гэдгийг илэнгээр илтгэхэд байна л гэж би дүгнэлт гээд байгаа юм л да. Судалгааны дүгнэлт, судалгаан дээр дүгнэлт. Одоо энэ гэрч хохирогчийг хамгаалахад хугацаа гэж үүдд юм болоо. Одоо ямар хугацаанд хамгаалт юм бол тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж дуусах хүртэл юм уу? Эсвэл одоо юу гэдгийг за одоо ер нь бол хамгаалт шаардлагагүй боллоо гэж үзэх хүртэл юм уу? Хуулийн зорилго үйлчлэх цар хүрээг хуулийн үйлчлэл хамаарах томьёолгоороо буцаад асуудал руу орё л та. Эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад
гэрч хохирогч эрүүг эрг хэн шийдвэрлэх ажиллагааны оролцогч гэрч хохирчийг хамгаална гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр шүүхээр хэрэг эрүүг эрг шийдвэрлэгдсэн тохиолдолд хохирогч гэдэг гэрч гэдэг статусаас тэр хүмүүс маань гарчна да. Тэгэхээр тэр цаг хугацааны үйлчлэлээр бол хамгаалтыг дуусгах ийм хуулийн дээр дүүжин гэх юм бол байгаад байгаа хэдий ч гэсэн шууд тэгж ус ойлгож болохгүй. Амнаас эрүүл мэндэд нь нөгөө эрсдэлтэй байна гэж бид үзээд хамгаалт хэрэгжүүлээд байгаа шүү дээ. Аюулгүй байдлын болон сэтгэл зүйн бол тэр эрсдэл бүхий нөхцөл байдал хизээ арилна уу? Тэр цаг хүртэл хугацаанд хамгаалт хэрэгжүүлнэ. Тэгэхээр өргөжүүлэх хамгаалтын хугацаа бол яг одоо за цагдаа орох гэдэг юм уу? Хэрэг сунгах хугацаа гэдэг шиг тоошно яг заацсан тийм хугацаа бол байхгүй. Нөгөө эрсдэл хүнээ бодоод биш төр иргэнийхээ аюулгүй байдлыг амнаас эрүүл мэндийг хамгаална гэсэн үүргээ биелүүлэхдээ хугацаагүй. Тэр нөхцөл байдал арилдах хүртэл гэж ойлгохоор хуульчилсан байгаа. Сүүлд нэг тийм жишээ гарсан та анзаарсан уугүй юу? Тухайн гэмт хэрэгт нь одоо хорхос судлагдаад тэгээд одоо хохирогчийн ээж нь за одоо энэ хүн судлагдчихлаа одоо манай хүүхд юу найзтай байна. Тэр цагдаагийн байгууллагаар хамгаалуулъя гэсэн байдлаар хандж исэн тийм нэг кейс захим хуудасуудаар явж исэн. Миний ойлгосноор бол за нэг талаасаа энэ хуульд хамаарагдах хууц юм шиг байна. Нөгөө талаасаа бас яг энэ гэрч хохирогчийг хамгаалах асуудлын эрх зүйн зохицуулалтын цаашид нэг хөгжих хэлбэр нь бас байж болох юм тий. Тэгж л бодогдлоо надад таны одоо энэ сая өгсөн хариултуудыг сонссон ч. Хөгжлийн дараагийн нөгөө очих цэгэрэл томьёол бол илүү болоо гэж харж байна л да. Яг нөгөө таны саяны дүгнэлтээ чинь нөгөө эхний дүгнэлт нь бас тарах гэдэг байна те. Яг зүгээр дүгнээд өнөөдрийн үйлчлэж байгаа эрх зүйн зохицуултыг судлаачийн байр суурьнаас дүгнээд аваад үзэхэд бол 20 ангид ял хэдлээд гарч ирсэн. Гарч ирээд нөгөө нэг аюул занал хийлэл үзүүлээд байгаад байгаа гэдэг нь ямар нэгэн хэлбэрээр нөгөө нэг урд өмнөх хохирогч гэрчид нөгөө хорхон сулгацсан итгээд нэг үйлдэл хийнэдэ. Нөгөө нэг мөрдөгчтэй нөгөө факта буюу үйлдэлээ бид нар тохиолдлоо нэг хүчлэн дэлгэрэнгүй дурдаад нөгөө нэг хамгаалуулах эрх үүсээд байгаа штэ. Тэрнтэй адилхан тэр нөхцөл байдал нь өөрөө давхар дараагийн эрүүгүйлийн тусгай анги заасан магадгүй 21-5 занал хийлэгч гэдгийм үү. Өөр бусад гэмтэргийн шинжийг агуулж байх юм бол тэр нөгөө өмнөх хүн маань надад ингээд дахиад ингээд дэжтэй гэдгээ муу ялгаа авахгүй эрх ашиг хамгаалуулахаар холбогдох. Мөрдөн шалган ажиллагаа явуулах байгууллагууд нь үргэлжлэл гарах хэрэгтэй. Эрхийг нь шалгаж үзээд дахиад нэрээ эн чин гэмтэргийн шинжтэй үйл байна гэх юм бол яг нөгөө өмнө нь хамгаалтанд авагдж байсан шигэ дахиад төсөлтэй гаргаад дахиад нөгөө нэг гэсэн дараагийн процесс яг өмнөх шигэ дахиад явна л гэдгийг гэж л харагдаж байна л да. За ойлголоо. Миний дараагийн асуулт болохоор за энэ гэрч хохирогчийг хамгаалах хамгаалтын зардлыг хэн хариуцдаг юм бол иргэн өөрөө хариуцдаг уу эсвэл төр хариуцдаг уу? Магадгүй өнөөдөр манай нэвтрүүлгийг үзээд те за гэрч хохирогчийг хамгаалах хүсэлт гаргуулъя. Гэхдээ зардал мөнгө байдаг юм болов гэж бодож байгааг үгүйсэхгүй те. Тийм учраас энэ зардлыг ер нь хаанаас хариуцдаг юм бол? Хуулийн дээр зааснараа төр хариуцсан. Хамгаалт хэрэгжүүлэгч нэгжүүд нь бүрдэн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын дэргэдэх алба буюу төрийн алба багш нар байна. Төрийн алба багш нар байна. Төр муу ялгаа авахгүй дахиад урдаад хэлэхэд иргэнийхэн амнаас эрүүл мэндийг дахин хохироохгүй байхын зорилгоор хамгаалагчийг үүргээ хэрэгжүүлэхтэй. Тэгэхээр төр өөрөө хэрэгжүүлж байгаа болохоор улсын төсөө санх зардал гарна гэсэн үг тийм. За дараагийн асуулт болохоор та нөгөө хуульч судлаачийн хувьд хариуллаад өгөөч. За ер нь манай гэрч хохирогчийг хамгаалж байгаа эрх зүйн зохицуулалт олон улсын туршлагатайгаа ер нь хэр нийцдэг юм. За эсвэл олон улсын туршлагаас манад хэрэгжүүлж болох үз одоо шин санаа гэвэл ийм санаа байна гэдэг ч юм уу. Ер нь энэ талаасаа ер нь манай эрх зүйн хөгжил ямар шатанд явж байгаа вэ гэдэгт хариулаад өгөөч. Анх хууль батлагдахад суурь судалгааг тэр хувь судлаачийн зүгээс дүгнж хэлгээд бол нилээдгүй за хүч оруулал маш сайн.
За өөрөө дүгнүүл боломжийн гэж би хэлэх гээд. Судалгааг сайн хийсэн болов гэж харж байгаа. Яг аюулгүй байдал түрэн би хэлсэн аюулгүй байдлын болон сэтгэл зүйн хамгаалтын төрөл аюулгүй байдлын дотроо ингээд нэгж болоод ингээд 9 ангилагдаад 9 хэлбэртэйгээр ингээд яваад байна гэх. Яг олон улсын жишгт бол яг сэтгэл зүйн аюулгүй байдлын гэж байдаг бүх улсын жишгээр аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээний нэр томьёо зарим нэг зүйлсүүд дээр л өөр нэр томьёо ашиглагдаж байгаа болохоос яг үндсэндээ аюулгүй байдлын хамгаалтын арга бол манай энэ хуулинд их ёсд бол ер нь шингэцсэн. Одоо жишээлбэл Туркид бол жандармаа хэрэгжүүлж байна. Бүртгэлийн байгууллагуудынх нь мэдээлүүд одоо таны миний бичиг баримтууд гингүүт нь диплом 10 жилийн ихтэй сургуулийн баримт бичгүүд дээрх нэр томьёог өөрчлөх гэдэг жишээтэй. Ерөөсөө энэ гадаад өрхийг мэс заслын аргаар өөрчлөн гэдэг хамгаалтын арга хэмжээ бол дэлхийн миний судалж үзсэн за нэг 20 орчим улсын хууль дээр бол бүгдэнд нь шингэцсэн. Бүр түүнээс манай Монгол улс бол бүр мэс заслын бус аргаар буюу тухайн кейс тохиолдол нөхцөл байдалтай уялдуулаад мейкап шүү дээ тий. Гадаад өрхийг одоо үгдийн парик зүүдэгч гэдэг юм уу? Гадаад өрхийг мейкапын аргаар өөрчлөлт. Манайх бол бүр энэгээрээ нөгөө талаасаа харах юм бол зохицуулт нь илүү харин харилцааг олоод харсан юм болоо гэнэ. Тэгэхээр би бол тий олон улсын жишгтэй бол дүүцгүүц байна гэж хардаг. Дүгндэг. За дараагийн асуулт болохоор за олон улсын хувьд бол ер нь бол жишг байна гэж таны хариултаас ойлголоо. За ер нь яг хууль хэрэгжилтийн бодит байдал буюу практик дээр гэрч хохирогчийг хамгаалахад гарч байгаа тулгамдж байгаа асуудлууд гэж байгаа юу? Тулгамдж байгаа асуудал гэвэл одоо хамгаалт хэрэгжүүлдэг байгууллагын алба хаагчд нь илүү хэлэх бах. Би бас тэрний өмнөөр орж бас хэлэх нь бас учир дутагдaltaй бах. Гэхдээ яг уг нэгжид урд өмнө бас үүрэг гүйцэтгээд бас ажил байсан хүний хувьд бол харахтаа бол хамгаалт хэрэгжүүлэхэд нэлээдгүй хэмжээний зардал гардаг. Зардал гардаг. Уг зардлыг бас боломжит хэлбрээр нь бас асуудлуудыг нь тусгаад өгчдөг байвал хамгаалтан дээр нэг үүсэхгүй болов гэж хардаг. Дээрээс нь энэ нөхцөл байдал хүндрээд амь насанд нь бодиттой эрсдэл учрах хүч байхсан тохиолдолд тэр хүнийг ингээд нэг өөр орчин нөхцөлд ингэж буюу тэр хамгаалах байр нь байрлуулах бас асуудал үүсдэг л дээ. Тэгэхээр энэ хамгаалт хэрэгжүүлдэг байгууллагууд маань бас энэ байрныхаа асуудлуудыг бас яг хэрхэн шийдвэрлэдэг талаарх бол бас яг энэ үйл ажиллагаа нь бас өөрөө нөө төдийлэн нөгөө нэг хил байдгүй хаалттай байдаг болохоор энэ төрлийн мэдээлэлүүд бас судалгаа хийгээд ч бас төдийлэн гарч ирдэггүй. Тийм бас хаалттай байдаг гэдгийг бас нэг талаас ойлгох хэрэгтэй юм шиг. Тэгэхээр энэ байрных нь хүртээ хэмж алба хаа тэр хамгаалт хэрэгжүүлж байгаа алба хаагчдын нь бас нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгаа эдрийг нь бас хангах чиглэлээр бас анхаарал бас илүү л өр нөлөөтэй байх болов уу гэж хардаг. За та тэр өрлөөр гэрч хохирогчийг хамгаалах хэрэгцээ зохицуулалтын талаар ярилцж байна. За хамгаалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахад харгалзан үзэх нөхцөл байдал гэж байдгүй. За өөрөөр хэлбэл за одоо ингээл бүх гэрчүүд гэдэг юм уу одоо гэрч болгон хохирогч болгон за би хамгаалуулмаар байна гэхийг үгүйсэхгүй те гэж магадгүй. Гэтэл тэрийг харгалзаад те за энэ тохиолдолд хамгаалтыг бол олгож болно. За энэ тохиолдолд бол олгож болохгүй гэдэг юм одоо энгийнээр бол ер нь ямар нөхцөл байдлыг харгалзан үзэж хамгаалалт олгох хэсэг шийдвэрийг гаргадаг юм бол гэмтэргийн бүрэлдэхүүн шинжийг агуулж гэмтэрэг болоод байгаа те. Аль нэг нь байхгүй бол гэмтэрэг биш те. Тэрнтэй адилхан гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн дээр шийдвэр гаргахад харгалзан үзэх нөхцөл байдал гэдгийг гэрч хохирогчийг хамгаалах хуулийн 22 дугаар зүйл дээр заагаад өгсөн байна. 7 нөхцөл байдал байгаа. Нэгдүгээрт нь гэрч хохирогчд амнаас ирүүлэнд нь учирч болох эрсдлийг нэгдүгээрт нэг хараад. Нэг
гэрч хохирогчийг хамгаалтанд авснаар хоёр дахь нөхцөл нь олон нийтэд учирч болох эрсдэл гэдэг. Одоо энийг бас яг томьёолоход тэр нэг субъектийг хамгаалтанд аваагүйгээс нэг хүн биш олон нийт буюу нийгмийн нийт масс бас эрсдэл учрах нөхцөл байдал гэж ийм зүйлийг бас хамгаатуулаад байгаа. Энэ нөхцөл байдал. 2 3 дугаарт нөхцөл байдал нь болохоор гэрч хохирогчийн өгсөн өгөхөөр зөвшөөрсөн мэдээллийн ач холбогдлыг бас авч үзээд байгаа. Өнөөдөр гэмтэр үйлдэгдээд байгаа процессыг хардсан анхдагч их сурвалж болоод мэдүүлэг өгч байгаа хүн дээр хамгаалт хэрэгжүүлэх үү? Хэрэгт холбогдсон этгээдийн хувийн байдлыг тогтоох гээд гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдийг хамгаалах. Энэ хоёрыг жингийн туугаадаар тавьбал аль нь хэлж дарах нь ойлгомжтой тийм. Тэгэхээр тэр өгөхөөр зөвшөөрсөн гэж. Тэгэхээр өгсөн гэдэг бол нэгэнт үүссэн асуудал ярих гэдэг нь өгөхөөр зөвшөөрсөн гэдэг нь болохоор ирээдүйд бас тийм. Миний аюулгүй байдлыг хангачаач. Тэгэх юм бол би энэ нөхцөл байдлыг гаргаж ирээ тавья гэж бас зарим тохиолдолд хохирогч гэрчүүд бас ханддаг асуудлууд бас байдаг л да. Тийм. Дөрөвдүгээрх нь болохоор нөхцөл байдлын үнэлгээ буюу нөгөө хүсэлтэн дээр дурдчихад байгаа шүү дээ. Үгүй над руу ингээд ажил тараад явсан чинь хин мэдгүй нэг юудэнтэй цамцтай энэ том биетэй биелэгжүү залуучууд ингээд араас дагаад ах юм. Тэ. Өнөөдөр үүссэн факта нөгөө мөрдөгчтөө хүсэл цаасаар ингээд бичээд надад ингээд хамгаалт нэржүүлээч гэж хүсэлт гаргаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр фактыг нэг сэтгэл зүйчнэр тэр тусгай тэр тогтоодог арга зүй аргачлалаар асуумжаар тэр тогтоогод байгаа нөхцөл байдлын үнэлгээний асуудал яриад. Дээрээс нь сэтгэл санааны агуулга яригд. 6-т нь энэ хамгаалтыг хэрэгжүүлэхэд хэр хэмжээний зардлын тооцоолын асуудал. Зардал гарах вэ гэдэг асуудал. За тэгээд хэрэг болгон нөхцөл байдал болгон өөр байдаг болохоор тухайн хэргийн тохиолдолд дурдсан ямар зүйл байх вэ гэдэг хуулийн дээр бусад гэдэг томьёолоор оролцсон байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд бие бинийгээ харгалзан үзэж нөхцөлдөж байж нөгөө гэмтэргийн бүрэлдэхүүн шинжийг агуулад гэмтэрэг болдог лугай адил эдгээр нөхцлүүд бүрдсэн байж хамгаалтанд энэ хохирогч иргэн тэрийг гэрч тэрийг одоо хамгаалтанд авъя гэдэг эрх бүхий албан тушаалтын шийдвэр гаргах бол хэрэгтэй. За ойлголоо, баярлалаа. Та одоо манай үзэгч сонсогчдод тэ гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт сэдвийн өрөөнд нэг юм товч зөвлөгөө өгөөч. Энийг одоо юу гэдэг тухайн хэрэг маргаанд гэрч хохирогчоор байгаа хүмүүс за зарим хүмүүс бол ийм хууль тогтоомж байдаг, ийм боломж байдгийг ч мэдэхгүй байгаах тий. Тэнгүүт та яг тэр хүмүүст зориулаад нэг юм товчхон зөвлөгөө өгөөч. Энэ асуудлыг анхаарч үзээ. Ийм тохиолдол цагдаагийн байгууллагата одоо түрүүнд дурдсанчлан тий мөрдөгчтэй хандаа. За энэ нь одоо ийм үр дагавартай байгаамаа гэдэг юм уу те. Тэр талаас нь та нэг иргэд үзэгч сонсогчдод зориулаад нэг зөвлөгөө өгөөч. Эрсдэл. Та эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд хохирогч болон гэрч мөрдөн шалгах ажиллагаа явьж байгаа болон прокурор магадгүй шүүхэн шатан дээр очисон хэрэг шийдвэрлэх магадгүй маргааш шийдвэрлэгдэх нөгөөдөр шүүх хуралдаан болох уу? Гин бургийн шүүх хуралдаан болох гэж байгаа асуудал байлаа ч гэсэн хэрэг шийдвэрлэгдэг л энэ процесс донд таны хамгаалуулах эрх чинь бол нээлттэй байгаа шүү гэдгийг нэгдүгürt би зөвлөе. Хоёрдугаар асуудал одоо би та бүхэнд өгөх гэж байгаа мэдээлэл буюу танд эрсдэл байх юм бол та мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа буюу ажиллагаа явуулж байгаа байх бол мөрдөгчтэй хүсэлтээ гарга. Магадгүй хэрэг прокурорын хяналтанд очсон байвал та прокурортой шүүхтэр очсон бол тэр шүүхт миний аймнаас эрүүл мэндийг хамгаалж өгөөч гэж хүсэлт гарах эрх чинь бол нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье. Тэгээ эрсдэл гэж би яриад байгаа тийм. Эрсдэл танд эрсдэл байна. Эрсдлийг энэ гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын хүрээнд бас 3 төвшөнд авч үзээд байгаа юм байна. 3 төвшин. Бага, дунд, өндөр гэдэг байл. Бага гэдэг нь эрсдэл. Бага гэдгийг томьёолохдоо хэрэгт холбогдсон. Та хохирогч гэрч. Тэр стат байр суурьнаас өөрсдөө харчих та. Хэрэгт холбогдсон этгээд. Аль эсвэл хэрэгт холбогдсон этгээдийн хань харилцааны зүгээс тантай уулзъя гэдэг мессеж тань дээр ирж байгаа бол эрсдэл байна. Байхдаа бага. Яагаад гэх. Хэргийн эсрэг байр суурьтай хоёр хүн
нэг тал нь тантай уулзах гэж шин. Яг ч хэргийн нөхцөл байдлыг ярина үстэй. Локкоор. Тэр уулзалтаар тантай альсвал тохиролцоо хийж наймаалцах нэг асуудал яригдаж магадгүй. Эсвэл зовлонгоо тоочж уйлж магадгүй. Бүгөөс 3 дахь хэлбэр нь бол занал хийх нэг дарамтлах хэлбэр. За яг 4 5 гэдээ гач магадгүй. Тэгэхдээ л ямарваа нэгэн байдлаар нэг орчин хамгаалтын хуулийн зорилго нь заагаад байгаа нэг хэргийг хэн шийдвэрлэх ажиллагаанд л нөлөөлөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр уулзах гад байна гэдэг л үйлдэл мессеж тань дээр байгаа бол эрсдэл байна баг. Энэ цаг хугацаанаас ихсүүлээд би түрүүн хэлсэнтэй үйлчлэх цаг хугацааны манерыг ярьсан. Энэ цаг хугацаанд байх юм бол танд эрсдэл байгаад болохоор та ямар нэг хэлбэрээр танд хамгаалт хэрэгтэй байна гэж хараарай гэдгийг. Баг би ярьчлаа. Эрсдлийн дунд төвшин гэдэг нь болохоор арай нөгөө нэг хэрэгт холбогдсон этгээд болон тэдгэрийн хань харилцааны зүгээс хийж байгаа объектив үйлдэл нь арай жоох ингээд нэг уулзахыг бодвол арай үйлдэл нь арай нэг жоох юм. Мөнгө, эд зүйл, ажил, албан тушаал, айлган сүрдүүлэх, дарамтлах гэх мэтийн саяны объектив үйлдэлүүдээр танил мессеж ирж байгаа бол энэ бол эрсдэлтэй байхдаа дунд төвшөнд байна. За өндөр гэдэг нь болохоор бодиттой шууд занал хийлгэсэн. Таныг так одоо юу гэдэг юм одоо. Амнаас эрүүл мэндч чинь тэгин шүү. Ингэн шүү. Аль эсвэл танд тийм нөхцөл байдал танд гим хорыг учруулсан байх асуудал. Одоо юу гэдэг нь зөгтөг одоо ингээд үйлдэлүүдийг танд үүссэн эсвэл үүсэж болжшгүй мессежүүдтэй байх юм бол эрсдэл өндөр байна гэдэг өндөр. Тэгэхээр саяны дурсантай бүгдээр за өндөр нь байх эрсдэл өндөр түвшин гэдэг бол ер нь ойлгомжтой гэдгээр хамгийн бага түвшин тантай уулзах гад байгаад юм бол надад эрсдэлтэй байна. Эрсдэлтэй байхдаа бага түвшинтэй болов. Би надад ер нь бол хамгаалт хэрэгтэй байна гэж хэл. Мөрдөгчдөө, прокурортой, шүүгчтэй хүсэлтээ гаргаарай л гэж би бол зөвлөх гэдэг. За ойлголоо. За энэ сэдвийн өрөөнд аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээний хэлбэрүүд бас их сонирхол татж байна л да. Жишээ нь урьдчилан сануулах гэдэг нь юу хэлж байгаа юм? За бичсэн хамгаалт гэдэг нь одоо ямар хамгаалтыг хэлж байгаа вэ гэдгийг тайлбарлаад өгөөч. Яг та урьдчилан сануулах бичсэн хамгаалт хоёрыг л асууж байна уу? Тийм. За. Урьдчилан сануулах гэдэг нь нөгөө хэн нэгэн хэрэгт холбогдсон этгээд хань харилцааны зүгээс хохирогч гэрчид хэргийн нөхцөл байдлын талаар ингээд нэг нөлөөлөд нь шүү дээ. Таны түрүүн хэлсэн нөгөө нөлөөллийн арга хэлбэрүүдийн дагуу тий. Нөлөөлөд байгаа тохиолдолд хамгаалт хэрэгжүүлж байгаа нэгж биш мөрдөн шалах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч хуулийн дээр байгаа шүү гэж байна. Хяналт тавьж байгаа прокурор магадгүй прокурорын шатн дээр хэрэг хяналтын шатн дээр хэнэгжиж болно шүү дээ. Магадгүй прокурор дээрээс шүүх рүү шилжүүлсэн байгаа шүүхийн шатн дээр байгаа шүүгч мөрдөгч прокурор шүүгч гэсэн 3 субъект нь нөгөө хохирогч гэрчид нөлөөлөд байгаа этгээдтэй дуудаж ирүүлээд уулзах юм аа. Уулзахдаа хөөе одоо нэг хэрэгт холбогдсон этгээд юм уу тэдгэрийн нөгөө нөлөөлөл үзүүлээд байгаа иргэний би яриад байна шүү дээ. Та энэ гэмт хэргийн хохирогч гэрчид тэдэн нэг үйл факт байгаад байгаа шүү дээ. Тэдэн сарын тэдний өдөр мессеж бичсэн, залгасан, уулзалтаар яригдсан яриа. Энэ үйлдэлийг дахин давтаж та гаргаж болохгүй. Хэрвээ та энэ нөхцөл байдлыг үйлдэлийг дахин давтах юм бол Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-5 занал хэлэхтэй. Үйлдэл тийм бүрхэн шинжтэй 21-5 гэрч хохирогч за ингээ шинжээч нөлөөлөл үзүүлэх. Энэ зүйл анги магадгүй хэрэг шалгаж ирсэн этгээд юм бол одоо шалгаж байгаа хэрэг дээрээ нэмээд энэ зүйл ангиудаар нэм шалгагдаж болжшгүй. За тухайн этгээдийн хань харилцаа байх юм. Та энэ төрлийн гэмт хэрэг шалгагдаж болжшгүй шүү. Гэмт хэргийн шинжийг агуулж магадгүй шүү. Хэрэг бүртгэл эргүүргүүсгээд шалгагдаж болжшгүй шүү гэдгийг нөхцөл байдлыг танилцуулж байгаа. Энэ юусэн нэг юм хууль зүйн тухай төргийн сайдын тушаалын авсалтаар батлагдсан юм. Загвар маягт байгаа. Тэр маягтыг л бүгснэ. Энэ өөрөө өрсөн саналх хамгаалт. Бичсэн хамгаалт гэдэг бол эрсдэлтэй байгаад байна те. Заавал хамгаалт хэрэгжүүлэх бэлтгэгдсэн хүн бичлэн гэдэг нь ингээд дагаж явна л гэсэн үг шүү дээ те. Хажууд нь би хамгаалагч. Тэгсэн дөө хүн дагаад явна бэлтгэгдсэн хүн дагаж явна. Аюулгүй газарт төр байрлуулах гэдэг нь нөгөө гэр бүлийн хүчирхийллийн улмаас
төр хамгаалах байр гэдэг тэр байрыг хэлж гин үү? Ер нь тийм төрлийн хамгаалалтын ажиллагааг хэлж гин үү? Гэрч орчийг хамгаалалтын хуулийг ярихаар гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг бас нэг татаж авчрах гад ойлгох гад хамтдах гад байдаг нэг тийм нийтлэг тийм юу байна уу тий? Нийтлэг гэж бас хэлэх нь хайшаа бас нийгмийн бас юу судлаачдын гэдэг юм суралцагчтай нийгэмд бас нэг тийм тодорхой тийм ойлголтууд байгаа. Яг зөв гэрч орчийг хамгаалалтын хууль нь хамгаалтанд бол гэр бүлийн хүчирхийллийн хүмүүс бол энэ саяны миний дурдсан 1075 9 жилийн хугацаанд бол гэр бүлийн хүчирхийлэл огшин нь бол энэ дотор мэдээж бол байгаа бах. Тэгэхээр гэрч орчийг хамгаалалтын хуулинд бол гэмт хэргийн нөгөө төрөл бол нэг тийм хамаатай бас эргүүлийн тусгай ингэ заасан л гэмт хэргийн хохирогч гэрч байвал хамгаалтанд хамрагдана гэж ойлгоод байгаа шүү дээ. За нүүлгэн шилжүүлэх хамгаалтыг бас нэг тайлбарлаад өгөөч. Энд аюулгүй газар төр байрлуулахтайгаа адилхан юм шиг тий. Аюулгүй газар төр байрлуулна гэдэг нь болохоор нэг хамгаалт хэрэгжүүлж байгаа байгууллага гаднаас учирч болох эрсдэл нөхцөл байдал за дээр нь мэдээж нууцлын асуудлууд яригдах бах, байр шил гэдэг зүйлсүүд яригдах бах. Тэр олон нөгөө нөхцөл байдлуудыг хангасан тийм хамгаалт хэрэгжүүлж байгаа байгууллагын мэдлийн байранда нөгөө хамгаалтанд авагдсан иргэнийг авчирч байлгах ойлголтчгүй. Тэгээ яг дээр нь аюулгүй газар төр байрлуулах хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журам дээр заасан хоёр төрлийн хамгаалах байрны ойлголт байдаг. Хамгаалах байр буюу энгийн хамгаалах байр ойлголт. Энгийн гэж ч юу ах вэ нөгөө одоо ингээд таны сайн нэг асуудал нийтлэг хэрэглээд идэг хамгаалах байрнаас нөгөөх нь болохоор тусгай хамгаалах байрны агуулга яригдаг. Тусгай хамгаалах байр гэдэг нь болохоор нөгөө эрсдлийн дунд болон түрүүн бид нар эрсдлийн түвшний 3 түвшинд ангилсан байсан. Эрсдлийн дунд болон өндөр түвшинтэй үед бол тусгай хамгаалах буюу арай нөгөө энгийн хамгаалах байрныгаа бодвол нууцлал, аюулгүй байдал, орчин нөхцөл гэх тодорхой шалгуурууд нь хангагдсан тийм байрыг тусгай хамгаалах байр гэж ойлгоод байна л да. Нүүлгэн шилжүүлэх гэхээр сая бид нар хамгаалах байр ярьсан те. Нүүлгэн шилжүүлэх гэхээр амьдарч байгаа орчин нөхцөлийг нь шилжүүлэх агуулга хэрэгтэй байна те. Өнөөдөр Улаанбаатар хотод эрсдэлтэй нөхцөл байдал байх юм бол жишээ болгож байгаа шүү те. Эрдэнэт гэдэг юм уу, сэлэн гэдэг юм уу агуулгууд. Амьдарч байгаа орчин нөхцөлийг нь шилжүүлнэ гэдэг те. Магадгүй эрх зүйн тулцаа үзүүлэх гэрээний дагуу гадаадын бусд орн руу бас гарахыг үгүйсэхгүй те. Байгаа те. За мэдээж энд нүүлгэн шилжүүлэх хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хамгаалтанд авагдсан иргэний ахуй хангамжийн асуудал яригдана. Цалингийн асуудал яригдана. Өнөөдөр энэ Улаанбаатар хотод жишээ болгож байгаа шүү те. 2 сая төгрөгийн цалин авдаг байсан хүнийг Эрдэнэтэд орхон руу нүүлгэн шилжүүлээд байрлууллаа гэсэн тохиолдолд энд авж ийсэнтэй дүүцгэж хэмжээний ажлын байраар хангах асуудлыг хамгаалт хэрэгжүүлж байгаа байгууллага зохион байгуулалтын арга хэмжээ авна. Мэдээж хамгаалуулж ийсэн хүн гэр бүлтэй байх юм бол гэр хүнийг нь бас эзэмсэн мэрэгжил боловсрал гэдэг юм ур чадварт нь ажлын байраар хангах асуудал яригдана. Үр хүүхдийг нь сурч боловсрох боломж нөхцлөөр нь хангана гэдэг. Ийм агуулга бол нүүлгэн шилжүүлэх гэдэг дээр гэж. Орчин нөхцөлийг нь өөрчлөх агуулга гэж. Тэрүүн та нэвтрүүлгийн эхэнд бас дурдсан одоо энэ хамгаалтын арга хэмжээний 9 арга хэлбэрийн эхний 6-г нь бол зарай энгийн нөхцөл гэдэг юм уу? Нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, за гадаад төрхийг өөрчлөх бол арай ноцтой нөхцөлд хэрэглэдэг арга хэмжээ гэж за би ойлгох шиг боллоо. Эхний 6-г жишээ нь за хамгаалах хүсэлт ирлээ гэхэд за энэ тохиолдолд бол урьдчилан сануулхад болох юм байна гэдэг юм уу? За эсвэл бичсэн хамгаалт гарах ёстой юм байна гэдгийг за тухайн хамгаалтыг шийдэж байгаа албан тушаалтан ямар нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэдэг юм бол хамгаалт хэрэгжүүлж үндсэн зорилго маань нөгөө хохирогч гэрчтэй за хамгаалуулагч иргэнийхээ амь нас эрүүл мэндийг л хамгаалах туйлын зорилго шүү дээ. Туйлын зорилго. Тэгэхээр тэр учирч болох буюу хамгаалтанд авагдсан иргэн лөө гаднаас учирч болох эрсдлийг учруулах нөхцөлийг хаах хувилбар нь аль нь вэ гэдэгтийг л тааруулж байна. Ганцхан бичсэн хамгаалтыг авчаад гэхгүй шүү дээ. Хуулийн дээр бас байгаа
эрх зүйн зохицуулалтын хүрээнд гэх юм бол хэд хэдэн хамгаалтын арга хэмжээнийг давхардан хэрэгжүүлэх болно. Магадгүй энэ зургуулаа нэгэнд ор зэрэг хэрэгжиж байгааг үгүйсэхгүй. Тэ. Тэгэхээр байранд байрлуулад хүний амьдралын хэрэгцээ байна. Ажил төрөлдөө явлаа гэсэн тохиолдол гэвэл гарахт нь бижилсэн хамгаалтын яваад нөгөө нэг эрсдэл буюу занхил үзүүлээд байгаа этгээдийнх нь үйл хөдлөл дээр нь хязгаарлалт тогтоогоод та болохгүй шүү гэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчөөс нь прокуророос нь шүүгчээс нь та энэ үйлдэл дахиж хийж болохгүй шүү гэсэн сануулгах хамгаалтай арга. Тэгээд зургуулын давхардуулаад хэрэгжүүлж болно гэсэн. Нөгөө л туйлын зорилгоос бид нар хангах хэрэгтэй байхгүй. Тэгэл нөхцөл байдлаас л хамаарах юм. Нөхцөл байдлаас л хангах. Амьдрал баялаг хэрэг болгоны нөхцөл байдал өөр шүү дээ. За одоо ингээд иргэн одоо гэрч хохирогч хамгаалах хүсэлт гаргалаа. Тодорхой хугацаанд ингээд хамгаалалт хийгдэжээ. Тэнгүүт гэрч за одоо ер нь гайгүй болцсон юм шүү дээ. За над ер нь хамгаалт шаардлагагүй болчихжээ гэдэг байдлаар тухайн хамгаалтыг хэрэгжүүлж байгаа байгууллагт хандвал за хамгаалтыг цуцлах гэдэг юм уу дуусруулах тийм боломж байгаа юу? Яг таны хэлдэг наад хамгаалтанд авагдсан за нэг хуулийн дээрх нэршлэр болгон хамгаалуулагч иргэн нь миний амнаас эрүүл мэндэд эрсдэл байхгүй. Хүсэлтээ өгснөөр хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Магадгүй прокурор шийдвэр гаргасан байвал прокурорын тогтоол дахиж гарах нь шүүгч захирамж гаргасан байвал шүүгчийн захирамж гаргаснаа тэр хэрэгжүүлсэн хамгаалтын арга хэмжээнд дуусгар бол нэгсэндээ хамгаалт цуслагдана гэх таны хэлдэг тэр тийм бай. Эсвэл хамгаалт хэрэгжүүлж байгаа байгууллагын зүгээс нөхцөл байдлыг нөгөө өөрсдөө биеэрээ мэдрээд хэрэгжүүлж авч байгаа болон бас хамгаалт хэрэгжүүлж байгаа байгууллагын зүгээс шийдвэр гаргасан албан тушаалтанд бас санал уламжлах зохицуулт бол бас давхар. За манай нэвтрүүлэгт 3 минут үлдсэн байгаа юм байна. Би танаас бас нэг ийм асуулт асууя гэж бодоод ер нь энэ хамгаалалт хэрэгжиж эхэлснээс хойш хамгаалалттай холбоотой юм иргэдэд сургамж өгчмөр тийм кейс байна уу гэж асуух гэсэн. Ер нь одоо ямар хэрэг маргаан дээр хамгаалт хийгдсэн тэр нь ямар нөхцөл байдалд байсан те яг жишээн дээр тайлбарлаад хэлвэл за иргэдэд илүү ойлгомжтой байж магадгүй. Хоёул болоод сая бол илүү эрх зүйн орчин талаас нь ярьлаа шүү дээ те. Хамгаалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу эрх зүйн зохицуултууд нь эрх зүйн зохицуулттай хэрэгжүүлэх үйл ажиллагааны процесс нь өөрөө бас нэг хаалттай гармаар явах эрх зүйн зохицуулттай байдаг тийм. Тэгээ яг тэр ингээд жишээ хэлэхэд бол бас төдийлөө бас юу байна. Тэгэхээр төрөний өгсөн зөвлөгөөн дээр нэмээд хэлэхэд төр хохирцсон өөрт хамааралгүй асуудлыг нөхцөл байдлыг гаргаж ирснийхэн төлөө таны амь нас эрүүл мэндийг хамгаалдаг шүү. Ийм нөхцөл байдал байвал бити хүндрүүлээрэ. Холбогдох байгууллагууд нь би түрүүнд дурдж ярьсан. Хандаарай гэдгийг л зөвлөе дөө. За ойлголоо. За үзэгч сонсогчдоо Терминал 1 тэг хөтөлбөр хууль эрх зүйн болон энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. За бид өнөөдөр гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуултын талаар цагдаагийн дэд хурандаа хуульч судлаач энх хамглантаа ярилцлаа. За таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье. За үзэгч сонсогчдоо ингээд эх 7 хоногт энэ цагтаа энэ өдөртөө иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.